Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр математикийн хичээл орно. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. Өнөөдрийнхөө хичээлээр 1-ээс 4 хүртэлх тооны бүтцийг мэдэж авцгаая. Мөн хэд байна вэ гэсэн асуултанд хариулт сурцгаая. Энд хэдэн үнэ байна вэ хүүхдүүд ээ? Зүйтэй 1 үнэ байна. Сайн байна. Энэ хэдийн тоо вэ хүүхдүүд ээ? 2-ын тоо. За тэгвэл 2-ын тоо хэд хэдийн тооноос бүтдгийг мэдэж авцгаая. 1, 1-ээс 2-ын тоо бүтдэг. Тоогоо сайн хараарай хүүхдүүд ээ. За одоо 3-ын тоо хэд хэдийн тооноос бүтэх вэ? 1, 1, 1. Энд хэдэн нэгэн тоо байна вэ хүүхдүүд ээ? Зүйтэй 3 нэгэн тоо. 3 нэгэн тооноос 3-ын тоо бүтдэг. За одоо 3-ын тоо өөр хэд хэдийн тооноос бүтэх вэ? Зургийг сайтар ажиглаарай хүүхдүүд ээ. 1, 2-оос 3-ын тоо бүтдэг. 2, 1-ээс 3-ын тоо бүтдэг. Тоогоо сайн чийжлээрэй хүүхдүүд ээ. За одоо 4-ийн тоо хэд хэдээс бүтэх вэ? Сайн хараарай хүүхдүүд ээ. 1, 1, 1, 1. Энд хэдэн нэгэн тоо байна вэ хүүхдүүд ээ? Зүйтэй 4 нэгэн тоо байна. 4 1-ээс 4-ийн тоо бүтдэг. Тоогоо сайн чийжлээрэй хүүхдүүд ээ. 1, 3-аас 4-ийн тоо бүтдэг. Зургийг сайтар ажиглаарай хүүхдүүд ээ. Одоо хэд хэдээс хэдийн 4-ийн тоо бүтэх вэ? 2, 2-оос 4-ийн тоо бүтдэг. Сайн байна. 3, 1-ээс 4-ийн тоо бүтдэг. Тоогоо сайн чийжлээрэй. За одоо ингээд багш та нарт даалгавар өгнө. Даалгаврыг хэрхэн хийх аргыг анхааралтай сонсож аваарай хүүхдүүд ээ. За эхний дөрвөлжин дотор хэдэн хонь вэ хүүхдүүд ээ? 1 хонь. Дараагийн дөрвөлжинд хэдэн хонь вэ? 1 хонь. За тэгвэл 1, 1-ээс хэдийн тоо бүтэх вүлээ? Зүйтэй 2-ын тоо бүтнэ. Сайн байна. За дараагийн зургийг харъя. 2 ямаа 1 үнэ. 2 1-ээс хэдийн тоо бүтэх вүлээ хүүхдүүд ээ? Бодоорой. Сайн байна. 3-ын тоо бүтнэ. Сайн байна. За ингээд дараах 4 дасгалыг хүүхдүүд та нар хийгээд зургийн дараад багш руугаа явуулаарай. Ингээд хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.